ажлаар чинь нэг хэлж штэ. Ямар байна? Өмнөх өстө. Өдөр болгон гоё зөвлөрөх юм. Став. Миний байрс өмнө тэгдэгсэн байхгүй. Яг ингээд юм хэрэглэхээр ингээд нэл багаал ингээд те тасал ингээд уугаалгаа юм шиг. Тэгэл нэг уугаал байхгүй. Хуурайшсан хэвээрээ дэнстэй ямар их хуурайшилтай байна л гэж хотоорс тийм завлаг болсон байх юм. Тэр яг энэ чигээ бариад байна. Миний ярьсан. Чир мист хэр цацж байна? Байхгүй. Одоо яг нөө миний хэрэглэж авдаг түнүүд л мист цацахгүй. Тэгсэн мөртлөө гоё юм тий. Гоё мист авъя гэж бодож байгаа. Ялангуяа миний одоо гэртээ сууж байгаа миний хувьд бол яг нөгөө янз янзын хамгаалалт компакт төрөхгүйгээр ингээд байгаа болохоор ядаж ингээд гоё мистерийн үе ингээд ивэл бүр илүү гоё болох гэдэг байхгүй. Тийм харин мист цацхаар бүр амар гоё болдог. Харин тийм ээ тэр нөгөө таланг сүхнүүдийн нууц тэр гэсэн шүү дээ. Тийм тэгээд цүнхлээл тэгэл мистэл цацаал нэг нэрлээл мист гэдэг байна. Нэг мэр бид нарыг сонин гоё юм ярьж хүнэ зэн. Би өөрөө нэг ингээд амар анзаарахгүйсэн баггүй юу яагаад мэдгүй. Би авсалаа төрөхгүй байгаа юм чинь гэж бодсон байж магадгүй заяа. Амар хатаахгүй тийм. Тэгээд нэг өдөр би шүдний юмч найзтайгаа энэ дэр суусан баггүй юу. Кемистри аппаратын дээр нэг суулгах гад бодис салцсан жоохон хурцаад тасал хийж амжихгүй байгаа юм чинь гэж удаад нэг ураад тэгээ суулгаж байсан чинь манай найз миний нүрд ороодгүй юм. Тэгэл чи юу төрөгцэн гэлсэн. Би ч юу ч төрөхгүй надад зөвхөн гардаг штэ. Гэтэ өдөр өдрөөс арил тэр өдөр хөөрөөс юм шиг л. Чин гоназ нийс цацсан штэ гэдэг чи юугүй ээ. Чи нийс цацдаг. Гэтэ өнөөдөр нэг л өөр ээ гэдэггүй намайг. Энд би бодоод гүдээ янз бүрийн юу төрөх арил чи үзтээ гэдгсэн чи үгүй аа чи нэг юм төрсөн байна гэдэг. Гүү найз нь орой л арьс арчлаад тэгэл яв төрөхдөг юмудаа тэгэл явж байгаа гэсэн чинь намайг ингээд миний арьс амар гялтганаад юмсан. За. Орой алхан ингээд гоё өөрсдийг арчлаад ингээр бас нэг цаанаа нэг урамтай юм. Тэгээ би бас амар баярлсан. За ямар ч орой болгон ингээд арьсаа орой арчлаад байгаа юм. Өсөд төрөх чадахгүй байгаа ч гэсэн тий. Бас ингээд арчлаад байгаа юм байна да. Нэг үр дүн бас юм зөвчлээс найз. Миний өрөө өгч байгаа юм сте. Таны номер 1 гоо сайхны брэнд бол таны өдөр болгоны өөрийн арчилгаа гэж. Тийм байна. Өрөө өгчтэй байна. Манайс deep cleanser ажиллачлаа. За. Үнэхээр амар удаан хэрэглэх гээд юм байна өө. Нөгөө фармын бүр удаан. Манай нөхөр ямар сайн да. Хуцсан зүгээр байгаа гэх. Автоматик асуудал байхгүй л дээ. Одоо минь яаж явж байгаа юм? Одоо найз нь сая тонер явлаа, ампла. Өтгөө ампла хэрэглэж байна. Миний амар гоё өгдөнтэй. Би ампла хэрэглээд нэг жоох гоё нүрэндээ тунгалгийн зэнглээнийхэн нэг массаж хийе гэж байна. Яг тэгэрээ. Одоо ингээ хүйтэн зэрэгний үйлрэлт ялангуяа арьсыг бүр маш сайжруулах хэрэгтэй гэж хэлээ тий. Тийм шүү дээ. Хүйтэн гэдэг өөрөө хүйтэн температурын нөлөөч арьсыг бүр маш их хөгжүүлдэг юм байна шүү дээ. Нартай ижилхэн байдлаар ингэж арьсыг маш их хөгжүүлж, маш их дааруулж, бодис салцыг маш их зогсоодог гэж шүү. Бэрч хэрэг бодис салцыг удаашчдаг. Тэр нь тэгдэлтэй нөгөө захын судасад бүгдээр агчдаг болохоор ингээ даарахаар тэгдэж шүү дээ. Хоёлаа зөв цаг үедээ зөв арчилгаа хийж байгаа юм байна да. Өглийг өнтөд авах нэ. Харин тийм ээ, арьсны хувьд өглөө өнтөд авах нэ. Энэ хүүхнүүд хоёлаа дагж л байгаа да. Гэхдээ хоёлаа үр дүнтэй үнэхээр одоо хоёлагийн рили хвчлэгийг юм үзээд хүүхнүүд нэгийг ойлгож хоёрыг тунгааж ус хийж байгаа гоо сайхан руугаа. Би миний өнөөдрийн уншсан ном дээр нэг маш гоё ишлэлээсэн. Тэрээс надад амар их таалагдсан. Тэгээ бид нэг бодит ингээ байдал дээр ингээ хийж байгаа зүйлийн маань үр дүн ингээ харагдахгүй байгаа юм шиг байдаг боловч тэр бол процесс. Үйл ажиллагаа явагдаж байгаа процесс юм аа. Тийм болохоор зүгээр л урагшил. Яг тэгэхээр биднэрт бодох, сэтгэх ийм давуу тал байдаг. Тэгээд тэрийг дандаа нэг сөрөг зүйл дээр төвлөрөөд идэг юм байна л да. Тэгэхээр давуу талыг нь олж харж чадахгүй. Тэгэхээр бодох, сэтгэх зүйлээ өөр зүйл буюу нөгөө зорилгоо эргээр харах зүйл дээр төвлөрүүлээрэй гэсэн. Тэгээд нэрэ бодсон чинь процесс юм байна дөө. Процессинг. Тэгэхээр хэсэг хугацааны дараа угаасаа арьс гоё болох нь тодорхой. Өдөр болгон арчлаад байгаа хүмүүст тий. Тийм шүү дээ. Ястаа арьснаас өөрчлөлтгүй мөр 2-3 жил надад бол өнгөрлөө. Харин тэгсэн. Надад ч гэсэн ялгаагүй. Тийм хөвгтө жоохон байхад стал худлаад юм байна. Гэтэ тэгээс буцаага бас бариад авч болно. Гэхдээ миний хэлсэн дөнгөж 6 сартаа байхад нэг өөртөө цаг гаргаж ин гэдэг чинь яг мундаг байгаа байхгүй тий. 6 сартаа хөвгт чинь бас л чангаштай. Бор хоолнд орж байгаа, юм зэрэгдэж байгаа. Харин тийм ээ. Одоо тэгээд хөрхөн яг л хүн өөртөө цаг зав гаргахыг авчил байгаа байхгүй. Тийм бид нэр өөртөө гаргахгүй гоо шогноод тий. Тэр маань болохгүй юм аа. Бич амжихгүй ингээд. Oh my god. Би нэр өнөөдөр нэг аймаг хөлтүүлсэн ярих уу? Хүмүүс хөлтөөж магадгүй. Та хэд ч гэсэн юм зүйл битээ хөлтүүлээрэй заяа. Би санамсргүй нөгөө цагсаал дээр миний юм шиг бичсэн байхгүй.
чинь ингээл за урагшаага жоохон ч гэсэн зайг шахаад яад мишээрээ зогсно гэж бодвол амар сайхан сэтгэл гаргаад урагшиж яахгүй чи зөөл хөндөнгөж гэсэн. Тэгс чад амар хурд мишээр орж миний мишээр дурчдээ үртэй. Нөгөө залууж байгаа ч гэсэн би ингээл чи ямар мишээр орж ирд юм бэ гэлдэг тэгэхгүй юу? Тэгсэн гаж ийм шүртэг маргаж ирэл. Энэ бол илүү зураг айлгах гэж. Чиний мишин чинь наалттай юу гэж тийм хамгаалт өгөхгүй гэлдэгсэн чинь. Бас яг адилхан манайх адилхан шиг байхгүй. Тэгэхээр нөгөө шүршийг яачлаа. Тэгсэн чинь тэр үед нэр гэсэн юу ч харагдахгүй байна. Тэгэхээр наач ямар гоё юм бэ гэснэ. Тэгээд ингээд болоо гэхээр заа зас төвг болж байгаа болцсон юм билүү бодсон чинь 30 минутын дараа буцаад нөгөө зураас гарчул яах вэ? Оо ямар сони. Юу гоё хөтөлсөн. Ямар сони. Ань дэмээ тэгээд уучруулж байгаагүй. Тэг шүршдэг бол хотлоо юм биш үү? За би массаж хийлээ. Өнөөдөр гараарай нэ. Гарын дарах материал гэдэг шиг. Би хүн ингээд зургатайд сууж захтаа л ингээд гар ашиглал сайхан массаж хийждэг. Баяр зүр анкатай хөвгнүүд л гоё шүү дээ. Бишэнтэй найз мистик явж байгаа л тэр гоё яманы сүм мист гэж байгаа заяа. Яманы сүм гэдэг нь яманы сүм чи өөрөө ингээд авах шум малнаас хамгийн сайн шингэдэг сүм юм байна л да. Яманы сүмээс гаргаж ягаад яманы сүмтэй каш хүүхдэд маш сайн шингэдэг гэж амар өвдөд шүү дээ. Би нэг хоёр багтаа дандаа яманы сүмтэй каш өвдөгсөн байхгүй юу? Тэгэл яманы сүмтэй мист хэрэг шууд авч байгаа юм. Хүү чи ямар гоё юм бэ гэж бодвол тэр нөгөө яманы сүмтэй мистик цацаал. Тэгэл нөгөө төгжиртэй хугацаанд нөгөө гуашаа гаргаж ирлээ. Чи цаг үрдэнтэй. Тэгэл гуашаа явдаг шүү дээ. Янз чи бүр үнэхээр гоё ирснээс харж байна. Оо харин тэгэхгүй болчихлаа. Тийм шүү дээ. Оройтч хэцүү байхгүй юу? Одоо би бол бас үзэж оройтсан юм болов уу гэж бодогдоо. Үгүй жинзэгийн хүүхдүүдээс чинь юу гоцгод байгаа юм чи тэдрээс дутхгүй гэж. Жинзэгийнхнаас тийм шүү дээ. Тэр бол тэдэр айс нарсан булбраа яа гэдэг юм бэ те. Үхшээ анаа болмоогүй байна. Тийм шүү дээ. Зигзэг анаа юм байна. Тэмээ өөртөө ихтэй те. Бүхнэд минь өөрсдөө битгий гээрээ. Тэрстэй. Гой талаатай. Нөгөө таны дотоод хүүхэд их нутгаа олохгүй гэдэг ном байдаг шүү дээ. Тэр номоос амар гоё. Бидний дотор нөгөө 3 төрлийн хүүхэд байдаг. Нэг нь насны хүрсэн би. 3 төрлийн хүүхэд биш зүгээр 3 төрлийн одоо бит гэх юм уу? Ер нь нэг нь насны хүрсэн би амар амар тайван юмэг бодтоор хардаг. Нэг нь сүүдрийн би. Сүүдрийн хүүхэд гэсэн үг л дээ. Нөгөө юм гинтцэн шахалцсан өвдсөн жаахан хүүхэд. Нэг нь гэрэлт хүүхэд гээд нөгөө бүгдийг эргээр харж байгаа. Яг цасан цагаан цайлах нөгөө дөнгөж төрсэн хүүхдийг цагаан цаас гэдэг шүү. Тийм хүүхдээ төлөвлөлдөг. Тийм гоё ном уншсан. Тэр өстө гоё ном байлээ. Хүн болгон уншаасаа гэж би бодсон. Тэрнээ бид өөрсдөө бийж юусаа болохгүй. Үнэхээр гоё шүү. За би зөвхний төсөөлөлөө гэлцүүлдэг гэсэн шүү дээ. Өөрсдөө биологи төвчтэй витаминуудыг сайн уудаг болчоо тий. Тэгээд одоо жишээлбэл ийм хүн байдаг байхгүй юу? Амар уугаал идэх заяа. Тэгээс ядрал явдаг. Төвдөлтийн сонгож ирэх гэж амж болохгүй. Үнэхээр уусан бол доор ээж 3 сарын дараа одоо хамгийн урттай шүү. 3 сарын дараа үр дүнг өгөх ёстой. Буюу шимж тэмдэг багасгах ёстой. Хамгийн ихтэй 3 сар гэсэн болохоос ер нь 1 сарын дараагаас үр дүнг өгөх ёстой. Яг тэр нэг хаалт бүтээгдэхүүн 1 сараар ихтэй салгагдсан байдаг шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө завьар арилгах хугацаа ахгүй 1 сар гэдэг маань судлаад хангалттай 1 сарын дотор энэ бүтээгдэхүүнийг уусны дараагаар таны шинж тэмдэг арилгах ёстой гэсэн баталгаа энийг талаасаа. Тэгэхээр 1 сар угаал за ядраал ирүүлэх хэрэггүй байна гэсэн. Тэгээд тэр бүтээгдэхүүнийг боож суулгах хэрэгтэй. Дуусгал авсан юм чинь дээ гэж дуусгал тавьчихдаг тийм ээ. Тэгээд үр дүнхгүй багт чинь уул гэдэг нөгөөдөл нугаал гэдэг юм. Тэр болохгүй байна шүү дээ. Танаа хүүхдүүд хичээл идэж байна. Хүүхдүүд хичээл үү? Найз нэг хичээл өгдөг юм уу? Манайх ерөөсөө одоо улааг ший тансаглая гэж ярьдаг шүү дээ тий. Манайхан тансаглахаараа жимс л хийдэг. Бүр багасаа сурсан. Манайх жимсээр хоолндор их дуртай юм захиараа жимс захдаг ээж жимс лавж өгнө гэдгийг мэддэг. Жимс. Тэгээд тэр юм уу шүдний өвчлөл үнэхээр бага байдаг. Тэд нэг хүүхдүүдтэй урамшуулах гад болохоор нөгөө юм урамшууллыг нь яг
яг гоо жимс дээр идэлтэй. Гэхдээ урамшууллыг нэг юм хүүхдүүд угаасаа нэг чихрэн зүтгтайдаг штэ. Тэгээд чихрийг орлуулах хуудасанд витаминаар орлуулъя гэж юу угаасаа том дөрөөж тэгж боддог гэсэн байхгүй юу? Тэгээд энэ хэлбэр төстэй витамин авах хэрэгтэй. Тэгээд манай томч бол яг угаасаа тэгэл мөнгө авна, гадуур CEO орно тий ойлгомжтой. Харри Бойден бид жоохон мах нөгөө 9 чихрэл хайр бодроо мэрэгчлээ гэсэн штеп. Дүүрээ амт юм дуртайсан хгүй. Тэгээд харин би хүүхдүүдтэй кайг хөрхөн битний авсан гэж харуулъя. За чи заримдаа ингэ хүүхдүүд оромшуулмаар байвал тиймгүй одоо нөгөө сайн байсан хүүхдүүд оромшуулдаг штеп бид нар. Тэгээд ийм энэ дотроос нь яг ийм эрзэрийн чихшиг гарч ирнэ. Яг энэ хэлбэрээр гарч ирэх юм уу? Яг энийг асуутай баавгаатай заантай гарч ирдэг. Тэгээд бид яг хэлэхгүй. За миний хамт сонгох гэдэг өөрөө сонгуулчихна. Тэгээд сонгоод ингээд өөрөө энэ дотроос ингээд сонгоод чихшиг яг чихрэнүүд байж тээ. Тийм өдөрт хамгийн магадгүй хоёрыг идчих юм билээ. Тэгээд ингээд сонгож тээ. Сонгоод нь энэгээр өөрөө нэг чихшиг. Тэгээд өөрөө нь уутыг задлуулна. Тэнгүүд амтан гарч ихээр ямар амтан гарсан байна гэдэг амтангаа өөрөө таа. Манай нэг хамгийн багч одоо бүр нэрлээд байгаа амтнууд аа. Тийм 11 төрлийн витамин, минерал талаас тогтсон 11 төрлийн. Тэгэхээр баг нэлээд шимтгий жил авчиж байгаа байхгүй хүүхд. А витаминг өсөлтийн витаминуудын бүгдийн хангах хууц хэмжээнд өндөр тонтой юм билээ. Тэгээд нөгөө энэ vegan kids vegan gummy multivitamin гэж байгаа. Тэгэхээр ингээд нөгөө хашлантай хүүхдүүдэд зориулж маш өндөр технологиор гаргаж ирсэн ийм витамин бил. Хүмүүс ингэж буух эзэнтэй буцах хаягтай ийм витамин хэрэглэж байл амар тий. Наач өстой таалагдчих. Гэхдээ надад бол нэг сумаар нэлээд тулаа бодсон юм шиг санагдаад нөгөө дэгээ сайхан чихэр өгцөн. Тэгвэл яг үнэндээ ингээд цагаан сармаараа айл болох чинь ингээд тавтай чихэр мөхөд угаасаа хүүхэд татагддаг. Манай хүүхэд татагддаг. Тэр нь манай хүүхдэд бол айлын хүний өгсөн чихрүүдийг бүгдийг нийтэж дуусгана л доо. Зүгээр ээж чихэр авч өгдөг. Ээж бол чихрэхгүй гэд кодлсон шүү дээ мондөг юм. Бид энэ урамшуул гад. Гэтэ миний өмнө бол яг нөгөө юм нөгөө ажилтдаг юм амдаа уусаадаг хүүхдийн витаминууд байдаг шүү дээ тийм. Би тийм витамин болов. Энэ бүр яг чихэр шиг нэг тусдаа дугуйтаа салгаад болохоор амар туртай. Тэгээд бас манай хүүхдүүд нөгөө хоолой нэмтгэхөөрөө котлет гэдэг төлөвлөдөг шүү дээ. Хий ханиалгаад эхлэхэд би юм котлет өчтөг гэсэн байхгүй. Котлетаас нөгөө нэг савлгаатай яг чихэр шиг. Тэгээд нөгөө ээж яг нэг чихэр задлаж байгаа юм шиг ялгааруултаа өөрөө задлаад идэхээ айгуу туртай. Тэгэхээр энийг харчаад яг манай хүүхдүүдэд тохирсон идэв ингээд бүр баярлаа. Ингээд 60 ширхэгтэй айгуу боломжтой. 60 ширхэгтэй бараг нэг хэдний үргэлээ та 90 мөрөч байлаа. Тэгэхээр нэг ширхэг айгуу хэмтэмсэж байсан байхгүй. Цагуугийн тооцоод үзэхээр чинь свисийн витаминийг чинь би 30 ширхэгтэй 72,000 102,000 авч ирсэн байна. Тэгээ хоёр бүгд ингээ хуваад очдог. Яг свисийг их ихтэй нэг хоёр дээр нэмэх нэг ч юм уу 3 витамин авах витамин гоо ч юм уу нэг тиймхүү хормшуулаар нах айгу боломжтой болохоос шиг дангаар нахад бас жоохон доллар өсөөд евро өсөж явчихж жоохон төлөвчтэй тий. Тий. Тэр мэрэгээс бодолцсон шүү дээ хийж үдэл болсон. Тэрээс санхүүж байх юм чинь тий. Юуг нь ноохоо. Юу тэргүй явах тий тэр чинь бас ээжл хүмүүс. Идэж хүмүүсийн маш сайн идэлж шүү дээ. Тэгээд энийг бодоод үзэн ч айгу хэмтгэнж жилээ. Цайргүй зурхаад. Төвжих тасаа хэрэглэж байна. Хамгийн сүүлийн төвжих тас. Маска тавахгүй. Их байх гэж байна. Ямар согой мэдээтэй л байгаа юм байна. Ярьсан болж байгаа тий. Гоё нэ. Нэг ирүү хэсгийн хойр ажлыг үнэхээр бүр очролгүйсэн шүү. Яах учраа. Би яаж ч юм дүрхэд орой юм дүрхэд байгаа мөртлөө нүүрээ угаагаал хэсэг байсны дараа яг ингээ ирүүсгэр бүр ингээ биржрүүтэй хойр ашигсан байсан. Энэ баг нөгөө бодгоо хэлсэн гэртээс жааж намайг ойлгоно да. Ойлгош. Тийм юу тохиолдчихлаа. Тэгээд үнэхээр бас гүн чиглэлтэй бүтээгдэхүүн бас байх юм байна. За нэг нь юугаа төгчлээ. Бэлэн гэлээ. Би энэ бэлэн гэлд дурлсан. Би нэг одоо нэрээ хизээгээл хэрглэж дуусгах волонтер болтлоо би хэрэглэн гээд бас урт амлсан. Гоё гэртээ салааны гүн цэвэрлэгийн үйлчлэгийг хөтөлгөө хамгадаг гоё тий. Тэгээ гол нь 6-7 сарын турш хэрэгсэн юм маань авсан юм маань 6-7 сар хэрэглэх нэг гэж гоё ихгүй. Тэгээ би бас бодсон шүү миний найз дөнгөж төрөө 6 сартаа баамж айрсан орчин ч гэсэн ялгарсан гэж ярьдаг штеп бүр ингэ ялгарсан зөөлөн болсон. Тэгээ юм айгүй имзэг болсон. Юу ч хүлээж авахд бэлэн байгаа. Тэгэхээр энэ тийм ярьсанд янз янзын бүтээгдэхүүн төрөх юм бол угаасаа одоо хашил өгүүлэх магадгүй. Аюул юу nej. Тэгэхээр зүг зүйлээ сонгосон нь маш сайн болсон байна тий. Тэгээ бас хурлын үр дүнг хаа. Тэгж угаасаа бараг хэдэн орнд гэсэн байга олон оронд амар авчтай юм л шүү дээ. Бидэд одоо хизээ мэдээд байгаа юм би. Тий. Харин тийм ээ. Миний 90 хүмүүс амар мэддэг байл яг уу. Ялангуяа ээж нар чинь наадхны чи омегагаар их халдвартай биш үү? Омега нь бүр амар хатан юу гэдэг. Зарагддаг юм. Бүр зардаг.
маш сайн зарагддаг Амигог нь. Би болохоор би нэг зардаг хүүхэнтэй таралтаад өнөөдөр тэгээд гисэн чинь Амиго монголчууд бүр гийн цайзын бүр үнэхээр хэрэгэлдэг гэж шүү. Нас үнэхээр бас хэмтгэнч тусдаг. Тэгээд бүр баг юу вэ 8 жилийн өмнөөс айл Солонгост байхад нь хэрэгжилжсэн гинэ. Тэг үнэхээр 8 жилийн хугацаанд өмнө өөрчлөгдөг үү гэсэн чинь өөрчлөгдөг гэдэг. Америкт тэгээд чинь Таиланд, Вьетнам, тэгээд Европын улсны хооронд байхгүй газар байхгүй билий. Энэ ашигтай бактери чинь ээж нар бас их ууд юм байна, авд юм байна. Ашигтай бактери нь бас их хурдан тусдаг гинэ тэр хүүхэн дээр. Тэгсэн чинь ашигтай бактери нь Канадагаас орж ирдэг байл яах вэ? Тэгэхээр яг ингээд нөгөө global Mongolia гэсэн байдаг шүү дээ. Global нь үнэхээр тийм билээ. Тэгэхээр яг ганцхан газраас биш маш олон газар үйлдвэртэй, маш олон газраас нөгөө тухайн газрынхаа хамгийн юун сайн байна тэрийг маш сайн судлаад маш сайн үйлдвэрлэж чаддаг. За нэлээд сайн гойжлаа өнөөдөр бүр амар удаагүй байхдаа л бараг хатга 4 л гараад байна. За. Гоё. Танаас ингээд тэгэхээр хэрэгэлж өөрөө хэрэгэлдэг болохоор янзын болбор авах нь гэж шууд бодогдчих шүү дээ. Харин тэгэхээр хүүхнүүд минь энэ гоё зөөлөн гүйж чиг аваарэ. Би нэг их гоохгүй шүү та нараас. Манай найз тэгсэн шүү дээ. Өөрөө Солонгос байсан байхгүй юу? Тэгэл тэгснэ. Тэр чинь амар үнэтэй эсдэг гэл тэгснэ. Бодж үзсэн. Дөрвөн юм чинь 110,000 үнэтэй бишээс юм байсан байна гэд хүмүүс нөгөө юу гэдэг гоё брэнд гэл тэгэхээр амар үнэтэй байна гэж боддог. Энэ нь яг дундаж бас өчргөө өөрөөсөө харгалах хэрэггүй. Бас өчргөө хямдхан юм хэрэглэх хэрэггүй. Борлуулалтын компани ажилтны хувьд бол үн бол хитрхи хямдхан байх юм бол аюултай. Тэгээд одоо ингээд яаж бацсан за гаднаас хүүхэн хямдхан юм оруулж ирлээ. Өөрийнх ашиг нэмэн штэ. Задлаа нэмэн. Тэгээд хямдхан байна гэдэг чинь тэр үнэхээр хямдхан хогийн бүтээгдэхүүн байх гэсэн үг дээ. Яаж вэ? Тэгээд 10,000 бүтээгдэхүүн таны ярьсанд юу ч өгөхгүй байхгүй та 10,000 бүтээгдэхүүн 10,000 гоо сайхны өмнөөс та юу ч үлээх хэрэггүй. Нэстэ 2 аав. Харамч 2 аав. Тэгээд 10,000 гоо сайхныг зарсаар л гэдэг хүмүүс. Тэгмээ. Бид өөрийгөө хураад ярьсан. Байгаль төсөндөө тааруулж шít гэл яг одоо хүмүүс бодож байгаа байх дотор. Гэтэ арьс чинь таны төсөнд тарахгүй шүү дээ. Арьс 100 төсөнд чинь тааруулах хөвшөрч. Ер нь бол хөвшөрн төсөнд нь таарж илүү хурдан хөвшөрнө. Тэгээ илүү зардал гарах болно тий. Хөөе гайгүй таарсан мэн үгүй юу? Харин тэгээд тахшгүй. Өнөөдөр амар урам ороод байна шүү. Тийм ээ. Чи бас сайхан хүүхэн сахалтай юм уу та? Яа би сахалтай шүү. Чимэд бүр гэрэлтэй нөө гоё. Харин тийм ээ бүр амар мэдэгдээд байна. Брайан чимээ болоо чиний энэ хацар чинь илүү сайн бас ингэ дээшлсэн юм шиг санагдаад байна надад. Өчигдрөөс эхлээд хэрэгцсэн. Энд бэс хацар чинь нэлээд бассан. Хамгийн хэрэгцээтэйгээ харьцуулж байгаа. Энэ бол удаан хэрэгсэн хүүхнүүдийн яг юу хацар нь V line болж өгдөг бол. Тэгэхээр би удаан хэрэгсэе гэлээ маш их хүсэж байна. Би гоё 30-ны дараах зураг тавиад би нэрээ before зураг авсан. Одоо after зураг авахыг гэсэн яадаг. Лазерсэн бefore зураг авсан байна. За баяртай. За баяртай.